Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн монгол хэлний хичээлийн сэдэв маань хэл зүгийн утгыг тайлбарлах. Бүгдээрээ энэхүү хугацаанд багштайгаа хэл зүгийн утгыг ойлгон уншиж тайлбарладаг болоход хамтдаа байна. Багштайгаа хамтрахын тулд хичээлийн турш хэрэгжүүлэх санамжтайгаа танилцсан хүүхдүүдээ санамж 1 сурах бичиг дэвтэр номоо гаргаж бэлэн болгосон байна. Хоёрдугаарт нь тойл бичиг буюу ойлгомжгүй үгээр тэмдэглэдэг дэвтрээ гаргаж бэлэн болгоорой. Санамж 3 ширээндээ сайхан зөв сайхан суугаарай. 4 хичээлийн турш эцэг гих болон гэр бүлийнхээ гишүүдтэй багштайгаа цуг хамтарч явна. За дараа нь хамгийн сүүлд нь үзэг харандаагаа бас гаргаж бэлэн болгоорой. Хүүхдүүдээ өнөөдөр хэн байхыг хүсэж байна? Өнөөдрийн хичээлээр ойлгож уншдаг хүүхэд баймаар байна уу? Тайлбарлан яригч баймаар байна уу? Анхааралтай сонсогч баймаар байна уу? Санамжаа биелүүлэгч хүүхэд баймаар байна уу? Шинийг мэдхийг хүсэгч баймаар байна уу? Бүгдээрээ сонголтоо хийгээрэй. Амжилт хүсье хүүхдүүд. За бүгдээрээ дэлгэц рүү анхаарлаа хандуулъя. Дэлгэцэн дээр нэгэн үлгэрийн үйл явдлыг цуврал зургаар харуулсан байгаа хүүхдүүд. Тэгэхээр энэ ямар үлгэр юм бол? Энэ үлгэрийг ерөнхийд нь харахад та нар унсан үлгэр чинь мөн байна уу? Ямар үлгэр юм болоо? Үлгэрийн үйл явдлыг бүгдээрээ таамаглая. За 1-р зурган дээр хараарай. 1-р зурган дээр ямар хоёр шувуу нисэж яваа юм болоо? Энэ хоёр шувуу ямар газрыг зорж яваа юм бол? Энэ хоёр шувуу ямар орчинд нисэж явнаа? Хүүхдүүд. За 2-р зураг руу харъя. Зорж ирсэн газар маань ямар газар байсан бэ хүүхдүүд? Юун дээр суусан байна хоёр шувуу? Гэтэл том шувууных нь хажууд жижиг унаг гарч ирж байна. Унаг шувуу хоёр хоорондоо юу ярилцсан болоо? Энэ хоёрт ямар нэгэн үйл явдал тохиолдсон болов уу? Сүүлийн зурган дээр энэ хоёр шувуу эргээ зорьсон газараас буцаад явж байна. Та нарын санал нийлж байна уу? Энэ хоёр шувуу ямар хэрэг зориг бүтээчээд буцаад нисэж байгаа юм болоо? За хүүхдүүдээ 1-р зурган дээр байгаа, 2-р зурган дээр байгаа шувуудын орчинг харьцуулж хараарай. Эхний зурган дээр байгаа шувуудын орчин уултай, устай, үүлтэй, нартай, голтой устай газраар нисэж явна. Дараагийн 2-р зурган дээр хоёр шувуу маань ямар газар очиж суудсан байна? Орчин нь ямар байна? Ажиглаарай. За ингээд үйл явдлыг таамаглаж чадсан бол одоо бүгдээрээ анхааралтай сонсъё. Анхаарч сонсохын тулд бүгдээрээ багшийнхаа түрүүний тавьсан ярилцсан зурган дээр таамаглан харьцуулж бодож яваарай. Мөн эхлээд яасан бэ? Дараа нь юу болов? Хамгийн сүүлд нь ямар үр дүнд хүрв гэдгийг бас таамаглалдаа харьцуулан бодож сонсоорой хүүхдүүдээ. Эрдэм сурсан нь Монгол ардын үлгэр. Эрт цагт элээ чогчог хоёр эрдэм ном дуу сурахаар алсын алсад явх болжээ. Нисэн ниссээр зорьсон газраа хүрч гин. Тэгээд ээр мэх талд нэгэн чулуун дээр сууж эрдэм сурч эхэлжээ. Гэтэл элээний нойр нь хүрээд унтаад өгчээ. Энэ хугацаанд чогчог уйггүй оролцсоор маш их зүйл сурч авчээ. Харин элээ гинт сэртэл ихээсээ төөрсөн нялх унганы янцгаах дуу сонсогдож гин. Элээ зөвхөн түүнийг л сурчээ. Ийхүү чогчог их зүйл сурч олон янзаар дуугарч байхад элээ зөвхөн унах шиг дуугардаг болсон юм гин. За хүүхдүүдээ. Төрөөнийхэн зурган дээр дэвшүүлсэн таамаглал чинь аль хэрэг сонирхолтой бөгөөд их нийцэж байна. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ ойлгож уншъя. Ойлгож уншихад нэг саад гардаг. Ямар саад байдаг лээ? Ойлгомжгүй үг таарлах. Ойлгомжгүй үгийг яаж тэмдэглэж, яаж таамаглаж, яаж толь бичгээс хардгийг өмнөх хичээлүүдээр үзсэн хүүхдүүд. Тэгэхээр
ойлгож уншихын тулд тэмдэглэгийг дэлгэцнээс хараарай. Ийм байдлаар тэмдэглэгээ хийж болно. Харин харандаага хэрэглэхээ мартваа. Сурах бичгийн 128 дугаар хуудас. За эхлэе. За хүүхдүүд уншид дууссан уу? За ойлгомжгүй гэж тэмдэглэсэн үгээ бүгдээрээ өөрсдийнхөө таамаглалыг дэвшүүлье. Дэвшүүлэхийн тулд та бүгдийн бичсэн үгэн дотор эдгээр 4 үг байгаа болов уу гэж багш нь тооцоолож байна. За уншаарай хүүхдүүдээ. За эдгээр үгээс өөр үгийг тэмдэглэсэн бол гэр бүлийнхаа гишүүдээс утгыг нь бас асууж мэдэж авч болно хүүхдүүдээ. За тол бичгийнхаа дэвтрийг нээгээд эдгээр 4 үгийг тол бичиг ашигладаг санамж 5 бодоод бүгдээрээ бичье. За тол бичгийнхаа дэвтрийг нээгээд за алхам 5 дээр юу гэж байдаг вүлээ? Алхам 4 дээр цагаан толгойн үсгийн дарааллаар үгэн толгичийн дэвтэрт бичих ёстой. За чогчго ямар үсгээр хэлсэн бэ? Чи үсгээр хэлсэн байна, тэ? Элэ ямар үсгээр хэлсэн бэ? Эрэм ямар үсгээр хэлсэн байна? Өөхгүй үсгээр хэлсэн байна. Тол үчийн дэвтэрт цагаан толгойн үсгийн дарааллаараа энэ 4 үгийг бичээрэй. За тайлбар тол бичигтээ үгээ бичсэн бол одоо үгийнхаа тайлбарыг бичье. Бичхийн тулд мэдэж авахын тулд бүгдээрээ энэхүү 4 үгийнхээ утгын тайлбарыг уншиж жагаад эндээс таамаглая. Таамаглахын тулд эхлээд 4 үгээ дугаарлалчин хэдүүлээ. 2 3 4. За үгийнхаа тайлбарыг мөн адилхан үсгээр тэмдэглэчихье. За ингээд хамтдаа уншия бүгдээрээ. А үгийн тайлбар эдгээр 4 үгийн аль үгийнх нь тайлбар вэ гэдгийг бодож уншаарай. Болжимроос арай том, шавжаар хоололдог жижиг шувуу. За та бүгдийн бодлоор энд 2 шувуу байгаа. Чогчго байх болов, илээ байх болов? Болжимроос арай том гэсэн. За бодоод бүгдээрээ дэвтэртээ бас тэмдэглэгээ хийж болно. Хийхгүй бол бас дотроо тооцоолж бодоорой хүүхдүүдээ. За Б тайлбар. Зах хязгааргүй уудам талыг ямар тал гэдэг юм бэ? Ямар газар гэдэг хүүхдүүдээ.
1 2 3 4-ийн аль нь байх вэ хөгтөөдөө бодоорой. Таамаглаарай. За В үгийн тайлбар. Цөхрөлтгүй чармайх. Яахыг ингэж хэлдэг юм болоо? Таамаглаарай. Г үгийн тайлбар хамтдаа уншия. Жижиг хорхой шавж идэж амьдардаг махчин амьд. За, эдгээр 2 шувууны аль нь байж болох вэ? Таамаглаж амжсан хүүхдүүд ээ. Энэ 4 үгийн утгын тайлбар алинд нь одоо таарч байна вэ гэдгийг бүгдээрээ хамтдаа уншаад зөвийг тодорхойлъё. За, 1 болжмороос арай том шавжаар хоолддог жижиг шувуу бол чогчиг байх нэ. Өөрөлдвөл 1 жижиг хорхой шавж идэж амьдардаг махчин амьтан шувуу бол илээ байх нэ хүүхдүүд. За, зах хязгааргүй уудам талыг ямар газар гэдгийг хүүхдүүд? Ээрэм тал буюу 3 байсан байна. Цөхрөлтгүй чармайх гэдэг яахыг хэлж байгаа юм? Уйггүй оролдох гэсэн үг. За, ингээд үгийн тайлбарыг түрүүний бичсэн 4 үгнийхээ цагаан толгойн үсгийн дараалал бичсэн 4 үгнийхээ ардталд үгийн утгын тайлбарыг бичээрэй хүүхдүүд. Түрүүний уншсан үлгэрийнхаа үйл явдлыг эргээд нэг саная. Үлгэрт маань ямар 2 шувууны гарсан бэлээ? Чогчиг. Илээ. Чогчиг, илээ 2 юу сурахаар явсан бэ хүүхдүүд? Дуу, эрдэм сурахаар явсан шүү дээ. Дуу эрдэм сурахаар ямар газрыг зорин явсан бэлээ? Хаана очисон бэлээ? Ээрэм талд очисон. За, чогчиг илээ 2 маань ээрэм талд очиод чогчиг юу хийсэн бэ? Уйггүй их оролдож ихмийг сурсан. Уйггүй ордлогын үр дүнд олон зүйлийг сурсан. Харин илээ үндсэн учраас нэг л зүйлийг сурсан. За хүүхдүүдээ, үлгэрт гарч байгаа чогчиг маань яасан бэлээ? Уйггүй их ордлогын үр дүнд олон зүйлийг сурсан шүү дээ хүүхдүүдээ. Гэтэл илээ маань яасан бэлээ? Унтаад өгсөн. Үүний үр дүнд нэг л зүйлийг сурсан. Энэ хугацаанд чогчиг уйггүй оролцсоор маш их зүйлийг сурчээ. Дараагийн өгүүлбэр энэ хугацаанд чогчиг толгой дээш татахгүй маш их зүйлийг сурчээ. Энэ 2 өгүүлбэр дотор ямар ялгаа байна? Юу нь өөрчлөгдсөн байна хүүхдүүд? Ажиглаарай. Ямар үгээр солигдсон байна? Ажиглаарай. Уйггүй оролцсоор гэдэг үг дараагийн өгүүлбэрт толгой дээш татахгүй гэдэг үг хэллэгээр солигдсон байна шүү дээ. Гэтэл илээний нойр нь хүрээд унтаад өгчээ. Гэтэл илээний нойр нь хүрээд давсанд явжээ. Энэ 2 өгүүлбэрт ямар үг өөрчлөгдсөн байна? Нэгдүгээр өгүүлбэрт байсан, эхний өгүүлбэрт байсан унтаад өгжээ гэдэг үг маань дараагийн өгүүлбэрт
давсанд явжээ гэдэг үгээр гэдэг хэлгээр солигдсон байна хүмүүстээ. Өөрчлөгдсөн байна тийм ээ. За тэгэхээр та нар гайхаж байгаа. Ямар сони юм бэ гэж бас бодож байгаа. Уйггүй оролцоор гэдэг үг яагаад толгой дээш татахгүй гэдэг үгээр үг хэллэгээр өөрчлөгдөв. Энэ үгийн толгой дээш татахгүй гэдэг маань өөрийнхөө үндсэн утгыг алдсан байна. Алдаж 3 үг болж энэ уйггүй оролдох гэдэг үгийг хэллэгийг үүсгэсэн байна. Утгыг үүсгэсэн байна. Дараагийн өгүүлбэрт давсанд явжээ гэдэг 2 үг үгийнхаа утгыг алдаж унтах гэдэг үгийн утгыг илэрхийлсэн байна. Тэгэхээр хүүхдүүдээ энийг юу гэдэг юм бэ? Юу гэж нэрлэдэг юм? Толгой дээш татахгүй, давсанд явжээ гэдэг 2 үгийг юу гэж бодож болох вэ хүүхдүүдээ? Хэлц үг гинэ. За хэлц үг гэдэг нь тухайн үг хэллэгт орсон үгүүд нь өөрийнхөө үндсэн утгыг алдаж хоорондоо нийлж нэгэн утга санааг илэрхийлж байгааг хэлж байгаа. За бүгдээрээ ингээд давтан уншия. Давтан унших явцдаа өнөөдрийн үтсэн хэлц үгийн утгын тайлбарыг ажиглаж анхааралтай бас сонсоорой. Эрт цагт илээ чогчиг 2 эрдэм ном дуу сурахаар алсын алсад явх болжээ. Нисэн нисээр зорьсон газараа хүрч гин. Хүүхдүүдээ номон дээрээ заагаад цуг уншина. Тэгээд зах хязгааргүй их талд нэгэн чулуун дээр сууж эрдэм сурч эхэлжээ. Гэтэл илээний нойр нь хүрээд унтаад өгчээ. Өөрөөр хэлбэл хэлцээр илэрхийлэх юм бол давсанд явжээ. Энэ хугацаанд чогчиг уйггүй оролцсоор хэлцээр илэрхийлэх юм бол толгой дээш татахгүй маш их зүйлийг сурчээ. Харин элээ гинт сэртэл ихээсээ төрсөн нялх унганы янцгаах дуу сонсогдож гин элээ зөвхөн түүнийг л сурчээ. Ийхүү чогчиг их зүйл сурч олон янзаар дуугарч байхад элээ зөвхөн унах шиг дуугардаг болсон гэн. Хүүхдүүдээ элээ ер нь яаж унтсан болоо? Та нарын бодлоор. Тэгвэл унтах гэдэг үгийг өөр ямар хэлц үгээр илэрхийлсэнийг бүгдээрээ дэлгэснээс хараарай. Нүдний хор гаргах. Энэ бол ялахгүй жаахан унтах гэсэн. Ээзгээ буцалгах. Тачигнтал хөрхирч унтна гэсэн. Дуг хийх. Хэсэгхэн зур унтах. Давсанд явах. Унтах гэсэн. Хүүхдүүдээ өнөөдөр та бүхэн хичээлийн эхэнд дэвшүүлсэн өнөөдрийн хичээлээр хэн байх вэ гэдгийг тодорхойсон. Сонголтоо хийсэн. Тэгвэл өнөөдрийн хичээлд хэн байж чадав? Анхааралтай сонсогч байж чадсан уу? Ойлгон уншигч байж чадсан уу? Эцэг их гэр бүлийнхэнтэйгээ багштайгаа сайн хамтрагч байж чадав уу? Санамжаа биелүүлэгч хүүхэд байж чадсан уу? Шинийг мэдхийг хүсэгч байж чадсан бол өнөөдрийн хэлц үгийн тайлбарыг ойлгох хичээл маань байлаа. Илээ яаж унтсан тухай бас гэр бүлийнхэнтэйгээ ярилцаарай. Анхаарал тавьсанд баярлалаа.